бие үежина гэх юм бол те олон юм хөгжүүлж байгаа. Шинэ арилжааны аппликейшнийг хөгжүүлж байгаа. Тэрэн дээр скуулийн сигнал гэх мэт шин интеграцлах гэж байгаа. Та нар баг автоматар миний арилжааг дагаж болно. 100% дагах, эсвэл арай даруухан дарах, эсвэл илүү шуналтай дагах. Тиймэрхүү юмнуудыг хөгжүүлэх гээд байгаа. Энэ ойролцооныг 2 сарын дотор энэ дуусчихна. 2026 онд хэдүүл жинхнээсээ ална шүү. Ална. Оройнмэд хөрөнгө оруулагч нараа за өнөөдөр зах зээл нээлттэй. Гэхдээ маш богино хугацаанд өнөөдөр бас зул сарын 2 дахь өдөр байгаа учраас гэхдээ New York Stock Exchange нээлттэй, маргааш ер нь бол хаалттай. Гэхдээ ингээд зах зээл харахаараа Австралийн Stock Exchange бол хаалттай. Тийм учраас хэдүүлэнгийн багц дотор одоо 4 Австрали компани байгаа. Тэрний ханш харж боломжгүй. Гэхдээ хэдүүлээ ер нь бол алтыг харцгаая, биткойныг харцгаая, мөнгийг харцгаая. Алт бол unstoppable үргэлжлүүлээд өсөө явж байгаа. За өмнө ярьжсэн тий horizontal resistance байсан uptrend in rising wedge дотор ингээ явж байгаа. Тэгэхээр rising wedge яах магадлал маш өндөртэй юм бэ? Ойролцоогоо 60%-аар ерөөхдөө үргэлжлүүлээд дээшээ явдаг. За тэгээ яг энүүгээр ер нь явсан. Тэгээ манай UGL позиц ерөнхийдөө айгу хөөрхөн явж байгаа. Манай алтны компаниуд жоохон хоцорч байгаа. Тэгээ энийг өмнө бас тайлбарлаж ийсэн. Мөнгө алт ингээ өсөж явах үедээ одоо циклийн хамгийн сүүлийн хэсэг дээрээ хувьцаанууд нь хаяа жоохон хоцордог. Тийм учраас хэдүүлээ юу ийсэн бэ гэх юм бол тий алтыг тэр чигтээ авсан. Тэгээд тэрийг авсныхан дараа манай өгөөж бас айгүй дайггүй байлаа. За тэгээ ингээ алтыг харах юм бол тий шинэ all time high луга сая явсан. Буцаага жоохон retract хийсэн 4500 дээр явж байгаа. Тэгээ хэдүүлэнгийн хөрөнгө оолт хийсэн компаниуд тий энэ $3,100 байх үедээ нэлээд ашигтай ажиллаж исэн. Одоо $4,100 дээр ханшин дээр манай Австрали алтны уурхай компаниуд зүгээр мөнгө хэвлэж байгаа гэсэн үг. Одоо хэдүүлээ зүгээр харцгаая. Алтны үн ам доллараараа 4505, Австрали доллараараа бүр 6700. Тэгээ та хэд нөгөө бас манай групп дотор юу байгаа юм бэ гэх юм бол нөгөө Matsa, Meka, тэ Westwoods Mining, Core Mining гэх мэт шин санхүүгийн модель бас байгаа шүү дээ. Тэр санхүүгийн модель дотор одоо энэ Австрали $6,700 гэх мэт шин оруулах юм бол бүр мэдрэл муутай тоонууд гарч иж байгаа. Тэгээд алтны ханш тэ одоо дахиад нэг leg up ингээд дэше явж штэ. Тэгээд энэний дараа нь урт хугацааны сайхан 3 сарын consolidation хийж чадах юм бол манай алтны компаниудын хувьцаанууд дагаад өснө. Тийм учраас хэдүүлээ тайван байх хэрэгтэй шүү. Хувьцааны арилжаа хөрөнгө оолт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй, community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө оолтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манай равтан чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Окей. За, ер нь энгийн хувьцаанууд ер нь бол нэг сүртэй хөдлөхгүй байгаа яагаад гэх юм бол бүх хүмүүс одоо зул сар дотор явцсан байгаа учраас нэг хүмүүс одоо зарах хүмүүс ч цөөхөн тэгээд авах хүмүүс цөөхөн тийм учраас өнөөдөр энэ volume trading volume ерөнхийдөө маш бага. Тэгээд та харж байгаа юм бол Tesla-гийн хувьцаа 486 дээр явж гин. Ихвч хүмүүс нь ерөнхийдөө амтсан байгаа. Их хэмжээний мөнгө өдөртөг хүмүүс нь бас яг адилхан позициудаа аль хэдийнэ цэвэрлсэн байгаа. Тийм учраас томоохон зах зээл хөдөлдөг арилжаанууд томоохон хувьцаанууд дээрээ ерөнхийдөө нэг сүртэй болохгүй. За зарим манай гишүүдүүдийг санаа зовоож байгаа эсвэл зовоож байгаа хувьцаа нэг нь бол энэ манай Oscar Health гэхдээ ингээ урт хугацаагаа ингээ харах юм бол тий хэдүүлээ эзэнээс хойш хөрөнгө оолт хийж байгаа юм бэ гэх юм бол энэ хавьяас хойш хөрөнгө оолт хийсэн. Хөрөнгө оолт хийснийгаа дараа шууд доошоо тэгээд нэг сайхан пуужинтсан тэгээд буцаага унсан дахиад пуужинтсан дахиад унссан дахиад жоохон дээшээ явсан одоо буцаагаад ерөөхдөө явж гин. Тэгээд хизээ нэгэн цагт буцаагаад энэ дээшээ гарна би нэг зөндөө хэлж байгаа. Тэгээд хэдүүл яах юм бэ гэх юм бол 18 дээр 19 дээр 20 дээр дахиад ашиг ав. Нэг юм хэдүүлээ санаж явах хэрэгтэй. Одоо жишээлбэл мөнгө алт precious metal high хийгээд тэгээд ер нь бол market top болоод ирчих юм бол хэдүүлээ бүх хувьцаанаас салах ёстой. За
Тэгээд та бас ингээд манай группийн гишүүдүүдээс асуугаараа хамгийн том сурч авсан юм юу юм бэ гэх юм бол нэг позицтэй нэг хөвцөөтэй ерөөсөө зууралдахгүй байх ёстой. Би хаяа тий нөгөө хэмс хөвцөөийг аль хэдийн зарцсан байгаа. Бидүүлээ хэмсээс гарцсан. Тий зарим хүмүүс хэмс зарахгүй. Тий яг гэх юм бол би хасах 5 асах 10% дээр байгаа. Тийм учраас би гүрийхээ шийдсэн байгаа. Тэгээд ер нь юу болдго юм бэ гэх юм бол хурдан салах ёстой шүү. Бид нар одоо хин нэг нь ямар нэгэн хөвцөөтэй гэрлэхгүй байгаа учраас тий ерөөхдөө нэлээд харгас байх ёстой. За тэгээд нэг хөвцөөнаасаа удахгүй салах цаг ирж магадгүй тэр юу юм бэ гэх юм бол энэ Valaris хэдүүлээ харах хэвээр. Яг гэх юм бол Valaris хэмжээний ханш айгүй хурдтай 60-аас $40 руу унсан. Ер нь улс хүртээ мэдээлүүд нэг гараагүй. Тайлангууд ерөөхдөө бас дайггүй гарч байгаа. 60 хоногийн дараа шин тайлан гарч ирэн тэгээд энэ дээрээ би жоохон нэмэлт судалгаа хийн он гарсныхан дараа тэгээд хэдүүлээ удахгүй. Тэгээд Valaris дотор хуваа багасах уу эсвэл тэр чигтээ багцаас хасах уу? Гэхдээ хэдүүлээ аль хэдийн хасцсан байгаа. Манай багц дотор ойролцоо 2% эзэмшиж байгаа. За тэгээд хэдүүлээ DLO руу үргэлжлүүлээд орчих. Яг багцын дагуу ингээ явцгаая. За DLO ерөөхдөө нэг сайн өссөн дараа нь ерөөхдөө sideways consolidation uptrendтэй золгоод энэ дээрээ ерөөхдөө хүчтэй bounce хийгээд одоо юу жийнэ гэх юм бол 50 хоногийн moving average-тай ерөөхдөө жоохон тэмцэж байгаа. Тэгээд хэдүүлээ харах хэрэгтэй. Ер нь бол энэ South America зах зээл аягүй сайн явж байгаа. Бразил гэх мэт шин ерөөхдөө дайжгүй. Тийм учраас хэдүүлээ энэ хөвцөөг оруулсан гүйцэтгэл нь аягүй сайн та тарж байгаа бол нөгөө тайлангууд нь бас давуулан биелүүлсэн. Тийм учраас энэ DLO дээр нэг сүртэй айх юм байхгүй. За дараагийнхан Duolingo тайлан хизээ гарах юм бэ гэвэл 62 хоногийн дараа гарч ирнэ. Хүмүүс юу ярьж байгаа юм бэ гэх юм бол энэ химэл ойхан гих мэт шин диалогийг цогч магадгүй. Нэг талдаа үнэн. Ягаад вэ гэх юм бол одоо шинэ програм хөгжүүлдэг аргууд бий болцсон байгаа. Тэгээ удахгүй хэдүүлээ бас диалог дээр Duolingo дээр яах вэ шийдэх ёстой. Манай багц дотор одоохондоо 2% эзэмшиж байгаа. Тийм учраас бас нэг сүртэй юм биш. Гэхдээ Salia энийг зарья гэх юм бол таад бас дагаад зараарай. За тэгээ манай энэ багц дотор байгаа нэг хэдэн хөв блэ? Бас хөөрхөн хувь эзэмшиж байгаа тий. BCI тий 24-нд 23.1 хэд дээр хаалт хийсэн. Pre-market дээр одоо баг тий 24 дээр явж байгаа. Айгуу сайхан дэше явчлаа. Яагаад гэх юм бол тий бүх commodity-нууд өсөж байгаа. Нүүрс, зис, алт, алюминий, хөнгөн цагаан гэх мэт шиг өсөд байгаа учраас энэ ерөөхдөө дагаад өсөж байна. Тэгээд хэдүүлээ одоо бидний уул уурхайн компаниуд л орё. Өнөөдөр бас market update нөө trade portfolio update орсон шүү. Тэрэн дээр юу хэлсэн бэ гэх юм бол хэдүүлээ янз бүрийн take profit тавьснаасаа хэдүүлээ stop loss-а одоо зүгээр дагаад үсгэн шүү. Өнөөдөр хэдүүлээ юу гэж байгаа юм бэ гэх юм бол өмнө Curve mining дээр stop loss хавцаа энэ 16 хавцаа дээр байсан бол хэдүүлээ тэрийг жоохон дээшлүүлж байгаа тий. Тэгээ Curve mining дээшээ явах тусам хэдүүлээ stop loss-а ингээд дээшлүүлэл явна. Хизээ нэг цагт уналт ирэхээрээ хэдүүлээ баттай ашигтай Curve mining-аас гарна. Тэгээд өдөр болгон Curve mining хөвцөө баг зэрэг өсөд авах юм бол хэдүүлээ тэр stop loss-а үргэлжлүүлээд дэшээ явуулна. Heckler mining дээрээ ерөөхдөө бас яг адилхан аргыг ашиглана. Тэгээ удахгүй алтны компаниуд дээрээ ерөөхдөө бас яг адилхан. За Heckler mining-ийн хөвцөө харах юм бол бас pre-market дээрээ өөрхөн өссөн байгаа 20.3 дээрээ явж гин. Тэгээд дахиад шинэ all time high хийх ер нь бол зүгээр цаг хугацааны асуудал. Тэгээд манай bull market thesis ерөөхдөө явж гин. Алтны таамаг бол зүв байсан байна. Мөнгөний таамаг бас зүв байсан байна. Одоо ерөөхдөө хэдүүлээ юу хэлэх ёстой юм бэ гэх юм бол тэр олборлдог уурхайн компаниудын хөвцөө дагаад өсөх ёстой. Энийг л зүгээр төвчээр хүлээх ёстой. За тэгээд хэдүүлээ одоо бас нөгөө манай ETF руу нэг харчи. Palladium ETF айгуу сайхан тий 24-нд жоохон унсан 156 руу ингээд жоохон retract хийсэн. Одоо буцаагаад 164 дээр ирсэн байгаа. Өнөөдөр орой хэдүүлээ энэ Palladium дээр чигсэн юу хийх юм бэ гэх юм бол stop loss-оо жоохон дээшлүүлнэ шүү. Тэрэн дээр бас анхаарч байгаарай. Бусад Bitcoin хэдүүлээ бас одоо гис харцгай Bitcoin 188 дээр явж байгаа. Ингээ харах юм бол chart нь ugly царамуутай хിവэрэ тий bear flag унтсан одоо sideways явж гин. Ер нь бол энэ 50-day moving average-тэй цохоод тэгээд үргэлжлүүлээд доошоо унах магадлал маш өндөртэй. Эсвэл дээшээ явж магадгүй тэгэх юм бол ер нь бол энэ head and shoulders formation-ыг ер нь бүрдүүлнэ гэсэн үг. Тэгээд ер нь head and shoulder formation ойролцоо нэг 60 хэдэн %-тэй тий хүчнтэй байдаг. Тэгээд явах боломжтой юм бэ гэх юм бол жишээлбэл энэ биткойн буцаага 106,000 руу ороод ирэх юм бол тэгээд үргэлжлүүлээ унаа. Тэгээд хэдүүлээ дахиад уналтаас нь баг зэргийн ашиг авна. За биткойноос жоохон холбоотой MicroStrategy манай багц дотроос байгаа
ugly ингээ унсан. Тэгээ dead cat bounce жоохон хүчтэй байдаг байхгүй юу? Жоохон тий. Гэхдээ in pivot low амар сул, pivot high амар сул энэ dead cat bounce одоо бараг байхгүй тий. Одоо юу хэлдэг юм бэ гэх юм бол муур цонхноос онохдоо тий газар хүрээд тэгээ жоохон ойдог. Гэхдээ энэ dead cat бол ойхгүй байна. Энэ бол маш bearish ерөөхдөө MicroStrategy үргэлжлүүлээд доошоо унах магадлал маш өндөртэй. За тэгээд манай UGL-ыг харцгаая. Энэ дээр хэдүүлээ stop loss-оо дээшлүүлсэн. Айгу хөөрхөн ягаад take profit-а өнөөдөр алга болгосон бэ гэх юм бол энэ Fibonacci-гаас харахтаа тий өмнөх low high full retraction хаашаа заагаад байгаа юм бэ гэх юм бол энэ 71 лөө заагаад байгаа. Тэгэхээр хэдүүлээ 50 $-д орсон 71 лөө явж чадах юм бол хэдүүлэнгийн багц айгу хөөрхөн дэше явах юм байна. Тэгээ өнөөдөр нэг сүртэй нэг олон юм ярих хэрэггүй. Яг гэх юм бол биржүүд ихэвчлэн хаалтай volume айгу бага. Тэгээд би үеж ийна гэх юм бол тий олон юм хөгжүүлж байгаа. 2026 онд хэдүүлээ жигнэсээ ална шүү. Ална. За энэ дээр би өөрөхдөө нэлийн ихтэй болж байгаа. Би бас шинэ арилжааны аппликейшнийг хөгжүүлж байгаа. Тэрэн дээр нөгөө скуулийн одоо сигнал гэх мэт интеграцлах гэж байгаа. Та нар баг автоматар миний арилжааг дагаж болно. Бидний арилжааг дагаж болно. Тэгэхээр тэн дээр би бас нэмээд ямар функц оруулмаар байгаа юм бэ гэх юм бол 100% дагах, эсвэл арай даруухан дарах, эсвэл илүү шуналтай дагах. Тиймэрхүү юмнуудыг хөгжүүлэх гээд байгаа. Тэрийг хөгжүүлснийхаа дараа энэ ойролцоо нэг сар 2 сарын дотор энэ дуусчихна. Би ерөнхийдөө скуулыг болоод өөрийнхөө скуултэй төстэй платформыг хөгжүүлнэ. Гэхдээ миний хүсэж байгаа функцуудтай. Тэрэн дээр одоо жоохон ажиллаж байгаа. Тэрийг ер нь бол нэг 4-5 сарын дотор хийч авах гэж бодож байна. Гэхдээ энэний тухай удахгүй та мэдээлэл хүргэн. Тэгээд скул дотор ингээд бүртгүүлсэн байгаа хүмүүс угаасаа ханшин дээр тогтно бүтэн жилээр төлбөрөө хийсэн хүмүүс угаасаа тий гişүнжил хасагдахгүй. Тэгээд удахгүй энэ дээр мэдээлэл хүргэн. За тэгээд он дууслаа 12 сарын 26-нд 31 хүртэл манай скулын гişүнжлэл $39-тай байгаа. Тэгээд он гараад 1 сарын 1-ээс уун ханшин буцаагаад өснө. Тийм учраас амжаарай бид нартай нэг дээрээ тэгээд хэдүүлээ 2026 онд бүр ашигтай хөрөнгө оруулалт хийх магадлал маш өндөртэй байгаа. Бай бай. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.